За өглөөний мэнд бүргийн ирхэн үзэгчтэй. Lady House эмэгтэйчүүдийн хөтөлбөр танд гоо сайхны бүтээлч сэтгэл гоё хатган бол бас нөө шít. Эрүүл мэндийн хоёр биенийхээ хэрэгцээг гэр бүлийн боловсрол ойлгох болно. Хөгс бие гэсэн сэдвийн дор Синий телевизээр аваагаас баасан гай. дараагийнхаа шинэ нэвтрүүлэгтээ ирээд орсон. Баяртай үзэгчтэй. Өглөөний мэнд хүргэе ирхэн үзэгчтэй. Та бүхэн сайхан ам руу өглөөг сайхан өгтөө. Синеглээс дээр суугаад оруулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Lady House эмэгтэйчүүдийн хөтөлбөр өглөө болгон та бүхэндээ шинэлэг мэдээлэлтэй уулздаг байгаа. Өнөөдрийн хувьд бүсгүүчүүдийн хувьд, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал заавал үзэх ёстой одоо ийм сэдвээр бид ярилцаж мэргэжлийн эмчийг бас студидтэй уран авчирсан байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдв эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн сэдвийн дагуу ярилцахаар бас бэлдсэн байгаа. За бид та бүхэндээ өөр сэдвийн талаар ярьдаг, урд нь хүүхдийн эрүүл мэндийн талаараас илүү төлхөө ярьж байсан бол энэ удаад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг онцоллоо. Ялангуяа сүүлийн үед залуу охтууд, за тэгээд хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд гээд бүхэл насны эмэгтэйчүүдэд яг эндэлийн одоо өвчлөл маш их тулгардаг. За тийм мэдэхгүй чадахгүй зүйлүүд ч гэсэн олон байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авснаар бас өөрт юу тулгараад байгаагаа ч гэсэн мэдэж авч болох юм. Тэгээ өнөөдрийн дугаартаа үзэгч та бүхэн хамтдаагаараа тун утгагүй бид та бүхэндээ өнөөдрийнхөө зочныг олцоолох болно. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн Otti Bread. Үзэсгэлэнтэй чанарын тансаг, дээд зэрэглэлийн усны урсгал мэт гэрэлтсэн торгон мэт торгомсог арьстай болох цаг ирлээ. Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн Otti Bread. За өнөөдөр манай студид зочин маань хүрэлцэн ирсэн байна. За өглөөний мэнд хүргэе, танд сайн байна уу? За сайн байна уу. Бүгдээрэнд нь үзэгчтэй бас өглөөний мэнд хүргэе. Lady House эмэгтэйчүүдийн хөтөлбөрт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд юуны төрөнд үзэгчтэй өөрийгөө танилцуулах байхаа ийм танилцуулдаг боломжтой байгаа. За намайг Цэцгээ гэдэг их барих эмэгтэйчүүдийн эмч хийж байна. За тэгээд олон жил бас одоо хүн амын дунд сургал сурчлагаа явуулах, ялангуяа одоо хүүхдийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр одоо сургал сурчлагын ажлуудыг бол маш их хийж исэн. Тэгээд энэ удаадаа ч гэсэн бас эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог бас өвчний тухай, тэдний эрүүл ахуйн тухай зөвлөгөө өгөхөөр ирлээ. За баярлалаа. Яагаад тэгэхээр нэвтрүүлгийн маань үзэгчид дандаа л бүсгүүчүүд байдаг, эмэгтэйчүүд байдаг, өөртөө хамгийн хэрэгтэй мэдээллийг хүлээж суудаг. Тэгэхээр өнөөдөр та бас тэдэнд хамгийн хэрэгтэй зүйлийг нь зөвлөх байхаа гэж бодож байна. Тэгээд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн сүүлийн үед маш олон асуудлуудыг ер нь ярилцж байгаа шүү дээ. Өвчлөлч гэсэн маш их болсон. Гэхдээ өнөөдрийн хувьд ялангуяа сүүлийн үед бүсгүүчүүдэд тулгараад байгаа асуудал гэвэл таны хувьд бас танд хандаж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар өвчлөл, ямар асуудлаар илүү одоо их ирж байна вэ? Энэ талаараас ярил. За тэгэхээр бид хэд ярилцж байгаад ерөнхийдөө одоо эмнэлэгт хандж байгаа, биднэрт үзүүлж байгаа охид бүсгүүчүүдийг ингээд хараад ахад өтрээний үрвсэл их байдаг. За тэгээд дээрэс нь сарын тэмдгийн алдагдал, тэрнээсээ болоод одоо хизээ сарын тэмдэг анх эхэлж ирсэн, хэдэн хоногийн зайтай ирэх ёстой, сарын тэмдгийн мөчлөгийн үед ер нь хүний биед ямар зүйл тохиолддгийг эднийг бас мэдэхгүй байх тохиолдол айгүй их байдаг. Тийм болохоор энэтэй холбоотой бас өтрээний хэвийн орчин гэж ямар орчин байх ёстой.
тэрийг бид нэр сахихын тулд бас энгийн эрүүл ахуйн ямар одоо дэглэмийг сахих ёстой юм. Дээрээс нь одоо өтрээний үргэлжлэл болохоор яадгийн. Тэгээд тэр үргэлжлэлийг бид нэр яаж эмчлэх ёстой юм? Яаж хянжаах ёстой юм? Ахиж одоо үргэлжлэл болохын тулд бид нар яаж урьдчилан сэргийлэх ёстой юм? Энэ талаар л зөвлөгөөг өгч. Тэгвэл одоо яг өтрээний хэвийн тэр орчин гэж яг ямар зүйлийг хэлдэг юм бэ? Өрөвсөл гэж өөрөө яг юуг нь хэлээд байгаа юм бэ? За тэгэхээр эмэгтэй хүний өтрээ гэдэг бол харьцангуй одоо гадаад орчинтой харилцаж идэг ийм орчин. Одоо манай монголчууд бол сав гэдээ яриад сурцсан тийм ээ. Одоо эмэгтэйчүүдийн савны маань доод одоо савны хүзүүний доод 3-1 нь за өтрээ маань тэр чигээрээ гадаад орчинтой харилцаж тэнд бол хэвийн бичил биетнүүд бол оршиж идэг. Хоорондоо бол ив найрамдалтай ямар нэг байдлаар хин нэг нь давмгайлсан биш, хин нэг нь одоо дарлуулсан биш тийм ээ. Маш тийм ив найрамдалтай бүгдээр оршин тогтдог. За тэгээд энэ дотор бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг одоо бактери бол сүн хүчлийн бактери. За бид нар бол сүүний хүчлийн лактобацил гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бактери маань бол эмэгтэй одоо няраа хүүхдийг төрөхөд 3 хоногтой өтрээнд бий болоод тэгээд 18 хоногтой орчимд бол алга болдог. Тэгээд энэ маань бол яг одоо шилжилтийн нас гэж ярьдаг тийм бид нарын охтын бэлгийн боожилт эхлэх үед бол буцаад гарч ирдэг ийм онцлогтой. Тэгээд цэвэршилт одоо дуустал нөхөн өчгөн насны эмэгтэйчүүдэд бол энэ бактери давмгаалж байгаад тэгээд цэвэршилт бүр дууссаны дараа бол энэ бактери цөөрч сүүлдээ бол алга болдог ийм онцлогтой. Тэгэхээр энэ бактерийн одоо гол үйлчлэл нь яадаг вэ гэхээр зэрэг хамгийн нэгдүгээрт нь бол гликоген гэж бидний нөгөө сахараас бий болдог хүний биед бий болдог. Одоо өтрээний өөрийн маань энэ одоо хан маань их тийм одоо ховхордог тийм өөр аяндаа ингэж ховхроод унаад байдаг тийм автга хувчруудаас тогтдог. Тэгэхээр энэ хан дотор одоо тэр эс маань өөрөө маш их хэмжээний гликогенаар баялаг. Тэгээд тэр гликогенаар энэ сүүний хүчлийн бактери маань хоолж тэгээд сүүний хүчлийг бол өтрээнд бий болгодог. Тэгэхээр өтрээнд маань бол өтрээний одоо хамгаалах орчин гэж эпителиуд байж гин тий одоо хүчээр эсүүд байж гин. Дээрээс нь сүүн хүчлийн бактерийн одоо нөлөөнд орвол ийм хүчлэг орчин бий болж байгаа. 3.8-аас 4.5 одоо pH-тэй ийм орчин бий болж идэг. За 3 дугаарт нь болохоор өтрээний үүдөвчөнд бол одоо 2 ширхэг булчирхай байдаг. Заримдаа хүмүүс бол тэр нь үрсээ томроод ингээд ороод ирдэг юм тий. Тэгэхээр энийг бол бид нар Бартолини булчирхай гэж нэрлэдэг. Тэгээ энэ маань бол бас хамгаалах үүрэг гүйцэтгэж идэг. За тэгээд дээрээс нь болохоор зэрэг одоо дархлын эсүүд бол өтрээний тэр хохроо хүчрүүдийн хануудаар нь бол ингээд байрлсан. Тэгэхээр үндсэндээ бол одоо хөл бөмбөгийн одоо нөгөө хамгаалтын талбай дээр тий өөрийнхөө багийг хамгаалаа зогсож байгаа одоо багийн тамирчин шиг маань энэ лактобацил маань бол ажил хийдэг байна тийм чинь зогсоо зогоо ажил хийдэг. Тэгэхээр энэ одоо хүнд нүсэр ажил дээр нь ямар одоо хүчин зүйлүүд дараа болдог вэ гэхээр зэрэг өтрээ маань үндсэндээ бол шулуун гэцний гадна амсраас нэг 2.5 см орчим зайтай тий. Уршаага бол шээсний сүв бол одоо ерөөсөө үүдөвчин дотор ингээд залгаа байж байгаа. Тэгэхээр энэ хоёроос тодорхой хэмжээний бас бактериуд гарч идэг. Тэгээд энэ бактери одоо хэвийн тий эмэгтэй хүнд өтрээнд баг зэрэг орсон ч гэсэн энэ сүн хүчлийн бактери маань одоо устгаж алга болно. Тэнд байгаа бусад одоо дархлын эсүүд үйлчилж иж бол байнгын бактери устгах үйл ажиллагаа явагдаж идэг. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр зэрэг одоо өөрсдийн эрүүл ахуйн ямар нэгэн өөрсдийн бидний зан үйлээс шалтгаалаад зарим хүмүүс бол гадна бэлгэрэхтнээс хамгаар угаадаг ч юм уу. Зарим нь бол бүр өтрээндээ дотор талд нь одоо оруулаад ингээд угаагаад байдаг тийм усаар юм уу ямар нэгэн шингэн бодис одоо хариуцлаа. Гэтэ тийм нөө зориултын савнгууд байдаг гэд гадуур худалдаанд байдаг тийм байдаг. За тэгж угаан дээрэс нь болохоор зэрэг одоо бэлгийн харьцаа хийчээ тий босоод одоо шийдэггүй ч юм уу тий эсвэл одоо бэлгийн харьцааны өмнө одоо бэлгэрэхтнээ угаадгүй ч юм уу эсвэл одоо гормоны өөрчлөлт одоо өвчин үйл ажиллагааны алдагдaltaй холбоотой ялангуяа одоо 3-аас 8 насны жоохон одоо охтууд байна шүү дээ тий тэр охтуудад хүртэл одоо энэ өөрчлөлтүүд болж байгаа цагаан орхой тий эсвэл ингээл загтнаал улаагаал бэлгэрхэн тий тэгэл энэ маань үндсэндээ одоо эстроген дааврын нөлөөгөөр одоо тэр хан нь бол хохорч тийм амархан ойрхон унахгүй байгаа шүү дээ өтрээний хан тэгээд гадны одоо хүчин зүйлд бол маш эмзэг байдаг гэх мэтчлээ одоо бидний өөрсдийн одоо
зан үйлээс шалтгаалаад бид нар өтрийнийхээ орчинг өөрчилчихдэг байна. Тэгээ энэ маань өөрөө өрөвсөл болоо явчихдаг гэж байна. Тийм энэ нь одоо үндсэндээ өөрөөсөө гаралтай тийм өтрээний дээр орчин өөрчлөгдсөнөөс болоод сүм хүчлийн бактерийн тоо багасах юм бол тэнд байж байгаа бусад одоо Streptococcus одоо цус задлагч Streptococcus гэж байж идэг хэвэн үед байна. Тэрний хэвэн хэмжээгээр нэмэгдээ явчихна. За бага зэргийн мөөгөн зэр бол шулуун гэцний гадна хэсгээр бол байж идэг. Одоо хошгоны амсрын гадна хэсэг аманд бол байдаг тийм. Тэгэхээр тэр маань одоо бас хэмжээгээр нэмэгдээд явчихдаг. За тэгээд түүнээс гадна одоо гидсний сахунцар орчин тийм шулуун гидснээс гих мэдчлэн одоо байдаггүй тийм. За бүр хамгийн их хэлбэг тохиолдол нь бол агааргүй орчинд ургадаг гарднерэл гэдэг бас сахунцар байж байгаа. За. Тийм. Гарднерэл гэдэг тэр маань бол бас нэмэгдээд ингэ явчихдаг. Эднэр маань өөрсдөө тус тусдаа бас нэгэн төрлийн өвчин болоо явчихна гэсэн үг шүү дээ. Ялангуяа сүүлийн мөөгөн зэрэгэл маш их сонсогддог шүү дээ. Юуны шалтгаан юу юм бол үүнийг яаж одоо эмчлэх, урьдчилан сэргийлэх ёстой юм бэ? Тэгэхээр яг хоо эмэгтэйчүүд маань хамгийн түрүүнд бол би яг ямар одоо үрсэл байна гэдгийг тодорхойлох шаардлагатай. Тэгэхгүй өөрөөсөө бүр сүулдэ ингэ мэрэгчлэн болцсон байдаг байхгүй манай дээр зарим ярьж байгаа. Тий одоо яг ингээл миний мөөгөн зэрэг хөдөлсөн байна. За одоо энэ лагл хийхээр зүгээр болчихдаг. Энэ мөөгөн зэрийн имийг л манай найз ууж исэн билээ. Энийг найздаа бас зөвлөн тий би яг энийг ууж исэн ингэ зүгээр болсон. Одоо чи энийг уучих гэдэг. Гэтэл нөгөө хүн маань одоо шилхүүл мөөгөн зэрэгтэй байж ирсэн аа. Дээрээс нь одоо гарднерэлтэй байх ч юм уу тий. Эсвэл мөөгөн зэрэгтэй байж ирсэн тэрхнацтай ч байх юм уу тийм байж болно шүү дээ. Тэгэх юм бол нөгөө хүн маань мөөгөн зэрэг эмчлэх биш одоо авахар одоо бусад бактериудад нөлөөлөх эмчилгээ аваад тэгээд тэрийгэ буцаад нөгөө мэрэгжлийн эмчид үзүүлэх учраас өтрийний хорчиг нөхөн сэргийх эмчилгээгээ хийхгүйгээр ингээ орхичж байгаа болохоор нөгөөх нь эмчилгээ хийж байгаа юм шиг 1-2 сар ингээ зүгээр болж яснаа буцаа дахиад нөгөө айгуух цагаан юм гараад байна, үнэртэй юм гараад байна гэл тэгээл яваад байдаг. Эсвэл одоо хурж ирж үзүүлчихэд зарим тохиолдолд сүүлийн үед чинь бас эмэн төсвөртэй хэлбэрийн мөөгөн зэрэг айгуух гарцсан. Эмэн төсвөртэй хэлбэрийн одоо агааргүй орчинд үрждэг нянгууд айгуух гарч ийн тий. Тэгээд энэтэй холбоотойгоор нөгөө хурж ирж үзүүлээд зөвлөгөө аваад эмчилгээ авчаад яваад өгч байгаа. Тэгчээд 2-3 сарын дараа буцаал нөгөө эмэн төсвөртэй хэлбэр үүссэн болвол буцаад эмчтэй очиж хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ахаа дараагийн эмнэлэгт очиод тэгээд дараагийн эмнэлэгт очиод ингэж яваад байдаг болсон. Өөр эмнэлэгт очиод тэгэхээр буцаад нөгөө эмчтэр очиод за би ингээд танд эмчилгээ хийлгэсэн чи ингээд дахиад буцаад гараад ирлээ. Одоо яах вэ? Тэгэхээр тэр чинь нөгөө эмч маань бас мэдж байгаа шүү дээ энэ чинь. За одоо тэгвэл дараагийн арга хэмжээ бид нар ийм арга хэмжээ авнаа. Өшөө нарийн бид нар шинжилгээ хийх шаардлагатай гэдэг. Ингээд зөвлөөд тэр эмчтэйгээ яг зөвөрөө маш тодорхой нарийн хилжиж ингэж явахгүй болохоор зэрэг мөөгөн цэр ер нь туссан хүн бол өөрийгөө яг мэдээд байхгүй. За би яг ингээл мөөгөн цэртаа яг ингээл нэг жоохон захтнаал жоохон одоо ингээл улаагаал эсвэл одоо нэг шихэд эвгүй болоод за яг л мөөгөн цэр болчлаа гэдээ өөрөөсөө нөгөө хэрэгэлдэг лайдер хэрэгэлчихдэг. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн юу гэж бодож явах хэрэгтэй вэ гэхээр зэрэг эмчид үзүүлээд мөөгөн цэрийн эмчилгээ хийсэлгэснээр дараа 14 хоногийн дараа нөгөө мөөгөн цэр маань байж л ахын бол энэ эмэн төсвөртэй хэлбэр үүссэн байна. Бүр одоо жилдээ 4 түүнээс дээш удаа мөөгөн цэр тусаад байх юм бол за энэ бол одоо юу гэдгийг дархлааны уралтай холбоотой бас байна гэж үздэг байхгүй юу. Тийм учраас яг мэрэгжлийн эмчид очиж үзүүлээд за би бол одоо яг аль хэлбэрийн мөөгөн цэр байна вэ? Зарим тохиолдолд одоо өтрээнд байдаг Candida albicans гэж бид нар хэлдэг. Айгүй хэлбэг байдаг. Ер нь нийт тохиолдлын бараг 83% нь үүсгдэг мөөгөн цэр байхгүй юу. Гэтэл нэг 17% орчим хувь нь бас бусад төрлийн мөөгөн цэр байдаг. Тэгэхээр тэр мөөгөн цэр байна уу юу өдрөө бүгдээр ингэ ялгуулах шаардлагатай. Тийм тэгжиж яг нөгөө мэрэгжлийн эмчэд үзүүлээд эмчилгээ хийгээд тэгжээч нөгөө тэгээ өөрөө бас нөгөө төрөл бүрийн антибиотик хэрэгэлдэг тийм. Би сая хэлсэн жил 4-өөс дээш удаа мөөгөн цэр тусчих юм бол ямар нэг байдлаар дархлааны урвал өөрчлөлттэй байна гэж үздэг. Тэгэхээр тэр эдрийг бол бүгдийг шалгах шаардлагатай. Гэхдээ яг одоо жишээл өтрийний өрөвсөл олон төрлийн нэг үүсэх гэж байгаа нөхцлүүд шүү дээ. Мөөгөн цэр гэх мэтчлэн. Тэгэхээр урьдчилан сэргийлэх өөрөө одоо хувийн ариун цэврээ яаж сахих талаар бас зөвлөгөө өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байна л да. Тэгээд дээрээс нь жишээлбэл эмэгтэйчүүдийн савн хит их хэрэглээд байхаар бас нөгөө орчинг нь хуурайшуулаад асуудал гаргадаг ч гэдэг юм хүмүүс бас энэ талаараа сайн мэдэхгүй байж байгаа. Тэгэхээр надад бас нэг ийм өвчтөд иржсэн ингээд нөгөө сарын тэмдгийн гол үед ингээл нэг унжиралдсан урт ингээл цагаан юм гараад ах ингээл ямар төвхтэй юм бэ гэл. Гэтэл нөгөө сарын тэмдгийнхаа аль үед тийм ээ ямар хэлбэрийн цагаан юм гарвал бид нэр хэвийн гэж үзэхгүй гэдгийг эхлээд бид нар хэлээд өгчээ тий. Тэгж жагаад хэдүүлээ зөвлөгөөрөг баг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол ерөнхийдөө энэ өтрийний орчин маань өөрөө яг сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой өөрчлөлт гэж
эхэлдэг. Яг сарын тэмдэг дууслаа яг тэр үеэс эхлээд жоохон өтгөндүү, хэмжээ нь жоохон бага тий. За тэгээд сарын тэмдгийн дунд ялангуяа өндгөөс гадагшилж гарч байгаа үед бол нөгөө одоо гарч байгаа цагаан юм маань бүр ингээд одоо бид нар нэг харшил маршил хүрээд ханад манад төрөхөр нэг юм нус гоожол нэг зэхэр ингээд урт гардаг шүү дээ. Яг тэр үн шиг ингээд сономтгоо урт болоод ирдэг. Тэр маань өөрөөр хэлбэл өндгөвч хэвийн ажиллаж байна. Өндгөөсийн одоо ялгарч байна. Тэгээ өндгөвч хэвийн ажиллаж байгаа учраас өвтрэнд байгаа одоо умаа зүнээс ялгарч байгаа салс маань юм сономтгоо урт болж байна л гэсэн. Өөрөөр хэлэх юм бол эр бэлгийн ис ороод нөгөө зуурамтгай чанар байхгүй маш их гулгамтгай орчинд одоо тэр хэсгээр явж өнгөрч одоо жирэмслэлтэнд одоо физиологийн тий бэлдэж байна. За тэгээд өндгөөс гадагшлаад зогслоо дууслаа сарын тэмдэг ирэх дөхөж чинь тийм ээ. Дараагийн мөчлөг их одоо эхлэх гэж байна. Тэгэхээр тэр хугацаанаас эхлээд дахиад одоо цагаан юм маань өвтгөн болоод хэмжээний хувьд ч жоох ихсээд ирдэг. Тэгэхээр эмчэд үзүүлээ за аль нь яг хэвийн байна уу, аль нь яг эмгэг байна уу гэдгийг үзүүлэх хэрэгтэй. Тэгжээж бид нар би эмгэг одоо цагаан юм гараад байна уу эсвэл хэвийн цагаан юм гараад байна уу гэдгээ бас ялгах хэрэгтэй байна. Тэгээд дээрэс нь одоо яг бид нар өдрийн өргөслөөс өөрсдөө өөрчлөн сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар ерөөсөө ямар нэгэн байдлаар ахуйн савн, биеийн шингэн савнаар бэлгэрхт нуугаж ерөөс болохгүй. Ягаад тэгэхээр түрүүн би хэлсэн сүүн хүчлийн бактери маань 3.8-аас 4.5-ийн одоо хүчлэг орчин бий болгож байдаг. Тэгэхээр одоо дидрэлэнээс савхан цэр гэж хэлээд байгаа. Бидний тэр савхан цэр маань өөрөө яг хүчлэг орчинд амьдрдаг байна. Тэгэхээр бид нар савнгаар угаад хар савн маань шүлтлэг орчинтай тийм ээ. Тэгэхээр тэр шүлтлэг орчныг одоо бий болгож тэнд байгаа хэвийн бичлэг витаминыг халаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр нэгдүгээр цагаан одоо савн хэрэглэхгүй. Хоёрдугаар гэх юм бол зориултын ариун цэврийн савн хэрэглэж болно. Гэхдээ тэрийг өдөр тутам хэрэглээд авахгүй. Болж игэл одоо усан дарах үедээ хэрэглүүлэх зүгээр. Яагаад тэгэхээр энэ савн маань сар мөгөрчөнтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүчлэг орчингоос жоохон өндөр одоо орчинтой байх нь шүү дээ, тийм ээ. За гуравдугаарт нь анхаарах хэрэгтэй юм нь болохоор зэрэг аль болохоор хар цай ч юм уу, ус ч юм уу энгийн зүйлээр угааж ивэл бас их зүгээр. За дөрөвдүгээрт нь бид нар анхаарах хэрэгтэй юм гэхээр дураараа хол өвдлөгөөл нэг антибиотик хэрэгэлдэг тийм эсвэл шүд өвдлөгөөл нэг одоо антибиотик ингээд зуучдаг ч юм уу эсвэл цэстит хөдөлж ингээд бас нэг антибиотик хэрэглэж ингээд идэг маань одоо өвтрийн орчинд өөрчлөлт өгөөд тэгээд өөрчлөгсөн одоо орчингоо буцаага сэргээхгүй ингээд орхичод байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол эмэгтэйчүүд маань анхаарах хэрэгтэй. За 5 дугаарт анхаарах хэрэгтэй юм юу вэ гэхээр бид нар өдөр тутмын хэрэгэлдэг шүү дээ тийм. За тэгэхээр өдөр тутмын хэрэгэл ер нь хэрэглээд өдөртөө өдөр болгон солих шаардлага гараад байх юм бол энэ ер нь миний цагаан юм жоох их хэрэг байгаа юм байна л гэж бодлоо. Тэгэхээр өдөр тутмын хэрэглэлээ болж их юм бол хөвөн цаасан өдөр тутмын хэрэгэл хэрэглээд тэгээд даамс хэрэглэхдээ бид нар бас хөвөн цаасан. Бид нар дээр үед чинь хүн биед хэрэгэлдэг байсан шүү дээ тийм. Бүр дээрийн хүмүүс бол бүр байгалийн одоо хоньны ноос тийм эсхий хэрэгэлдэг байсан гэж. Тэгээ одоо орчин үед бол хүмүүс манаас тампон хэрэглэж байна. За сарын тэмдэгний аяг гэдээ бас хүмүүс бид нар яриад сурчлаад хэлээд байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг хэрэглэж байна. Тэгэхээр эднэр маань бол бас зарим нэг тохиолдолд зөв сонголт хийхгүй болох юм бол өдрийн орчинд бол нөлөө өрөвсөл гарах болно. Хэрвээ тэгээд өөрчлөлт гарсан байх юм бол заавал мэрэгжлийн эмчэд үзүүлж агаад эмчилгээгээ хийлгээд өдрийн орчин буцаас сэргээхгүй болвол нөгөөх маань буцаал өвдөд байх гэсэн үг. Саяас та өтрийн аяг гэж ярьсан шүү дээ тийм. Тэгэхээр энэ асыг сайн сонсогдож байгаа зарим үзэгч манаас мэдхгүй байж магадгүй. Тэгээд сарын тэмдгийн аяг тийм ээ. Тэгэхээр энэ талаараас тун утгагүй үзэгч та бүхэндээ бид ярьж мэдээлэл бас өгөх болно. Тэгээд яг одоо үзэгч та бүхэндээ нэгэн бичлэгийг бас үзүүлмээр нь эмэгтэй хүн өөрийнхөө энергийг бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ, юу хийх ёстой вэ гэдэг талаар бяцхан мэдээлэл байгаа. Үнийг үзүүлээд эргээд студидтэй олзъя. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн Оти Брэд. Үзэсгэлэнтэй чанга тансаг, дээд зэрэглэлийн усны урсгал мэт гэрэлтсэн торгон мэт торгомсог арьстай болох цаг ирлээ. Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн Оти Брэд. Бүсгүй хүний энерги ямар байхаас тухайн гэр бүлийн амьдралд шууд шалтгаалдаг. Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчим. Эртний судар бичигт бичснээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж.
Тиймдээ ч Бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл нь их хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчрхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийг энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгааны улмаас энерги алдснаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж өвчин зовлон ээрхэн суларсны шинж юм. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ энергийн их үүсэр болсон эмэгтэйчүүд энерги тогтмол төвлөрүүлж бусдад түгээж явах ёстой юм а. Ингээд эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулъя. Нэгдүгээрт даашинз, банзал өмсөж байх. Ингэснээр эмэгтэй хүний төрлөх энерги сэрэгдэг. Хоёрдугаарт гар болон хумсаа тогтмол арчилж цэвэр байлгах. Үдсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлдэг. Гуравдугаарт сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болох юм. Харин дөрөвдүгээрт бол бүжиглэх. Тэр тусмаа Араб юм уу Латин Америк бүжиг хамгийн тохиромжтой юм. Эмэгтэй хүний энерги тачаангуй байдлыг улам цогцлоодгоо. 5 дугаарт дуу аялж заримдаа чанга дуулж бай. 6 дугаарт тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхаа ажилд муу бол курст явж суралцсан дээр. Эмэгтэй хүний өөрийн гараар хоол бэлдэж хайртай хүмүүсээ дайлах нь энергийн их үсвэрээ. 7 дугаарт гол нуур далайн эргээр зугаал. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зогсох чадвартай хүчрхэг болгодог юм. Харин 8 дугаарт цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг ад жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг юм. 9 дугаарт хувцсныхаа шүүгийг цэгцтэй байлгах. Хэрэггүй хуучин хувцас хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг. 10 дугаарт ойрын өдрүүдэд юм уу сар жилийнхээ төлөвлөгөө гарга. Ямар ч эмх замраагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хөвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар жилээр нь гаргадаг болж болно. 11-р эрүүл зүйн хоолтын курст явж болох юм. Муу зуршлуудаас хоол бай. Зөвхөн тамхи согтууруулах хундаач бус залхуурал хараалын хиллэг зэргийг хэрэгэлдэг бол татгалзах хэрэгтэй. 12-р номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж байх. Орох болгондоо ном худалдаж авах албагүй ч шинэ гарсан ном зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хүл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж сайхан энергитэй болгодгийг мэрэгчлэнүүд тогтоосон байна. 13-р явган зугаалгаад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алах. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх нь чухал юм. За харин 14-р шувуу юм уу амтан тижээх хэрэгтэй. Мөн цэцэг тарьж угуулчих болох юм. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал нь илүү ээлтэй. 15-р дэлгүүр хийсэх. Заавал худалдаа авалт хийх огтхон шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж өмсөж үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй амн хэмээн төсөөлж болох юм. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таних болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий. 16-р найз бүсгүйчүүдэд цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дими хөгжилтсөн ч болох юм. Ингэснээр та бүхэн энерги солилцсон гэсэн үг. 17-р йогоор хичээллэх. Эмэгтэй хүн дасгал хийдэг байлаач энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрлөх зохицолгоор сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай юм. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж эрч хүчийг бий болгодог. 18-р буян үлдэж бай. Их баг хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тус сэтгэл буйнаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу өссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүгэн чадхай зүйлээр бусдыг баярлуулж бай. Ингээд хамгийн сүүлд буюу 2-дугаарт ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрч болов инхрийлэн халамжилж байгаарай. Хайртай хүмүүстэй хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр өөрийнхөө биеийг цэнэглэж байна гэсэн үг.
За үзэгчтэй Lady House нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар бид ярилцаж байгаа. Тэр дундаа ялангуяа бүсгүүчүүдэд төлхөө их тулгараад байгаа өтрээний өрөвсөл гэдэг асуудлын талаар ярьж байгаа. Тэгэхээр сая бол мөгөн цэрийн талаар ярьлаа. Дээрээс нь сарын тэмдгийн мөчлөг гэж бас ярьж байна. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах гэж бас их зүйл байгаад идэв шүү дээ. Энэ яг юунаас болдго юм бол ямар шалтгаантай байдаг юм болов? За тэгэхээр сарын тэмдгийн мөчлөг алдагдалтыг бол бид нар одоо өсвөр насны охтуудад зохиолдож байгаа. Бас одоо нөхөн үржих насны эмэгтэйчүүдэд тохиолж байгаа. Тэгээд цэвэршлийн насны эмэгтэйчүүдэд тохиолж байгаа гэж 3 ангилж байгаа. Тэгэхээр өсвөр насны охтуудад сарын тэмдэг алдагдах бол угаасаа энэ одоо өндөгчийн үйл ажиллагаа тархины одоо зохицуулалттай холбоотой. Дөнгөж одоо бий болж байгаа, дөнгөж өндгийс ялгарч эхэлж байгаа тийм. Энтэй холбоотойгоор сарын тэмдэг үзэж байгаа тийм. Тэгэхээр энэ маань бол дөнгөж одоо шинээр бий болж байгаа зүйлдээ тухайн бие махбодд дасан зохицох гэж одоо явж байгаа учраас сарын тэмдэг алдагддаг. Энэ маань гэдэг өөрөө аюул бол багтай гэж байна. Тийм, эмчэд үзүүлээ зөвлөгөө аваад явж байхад бол аюул багтай. За нөгөөх нь болохоор зэрэг нөхөн үржих насны эмэгтэйчүүдэд бас сарын тэмдэг алдагддаг. Энэ бол дотор маш олон шалтгаантай. Тэгэхээр энийг заавал одоо мэрэгжлийн эмчэд үзүүлж ийж за энэ нь одоо аль шалтгаантай байна уу гэдгийг тодорхойлох шаардлагатай. За дараа нь болохоор зэрэг цэвэршил төхөөд ирэхээр зэрэг бас эргээд яг нөгөө охин нас руугаа шилжиж байгаа юм шиг эргэх процесс явагдаж байгаа байхгүй. Энэтэй холбоотой бас нөгөө дотоод шүүрлийн булчирхайн өршил тархины одоо зохицуултын үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор бас сарын тэмдэг ингээ алдагддаг. Тэгэхээр сарын тэмдэг маань ерөнхийдөө дунджаар нэг эмэгтэйд сард 50 мл орчим цус гардаг. За. Тэгэхээр зарим хүмүүс минийх их байна, бага байна. Тэг ингэж ярьдаг. За тэгэхээр их байна уу, бага байна уу гэдгийг бид нар өөрсдөө ямар хэмжүүрээр хэмжээд тий би энэ сарын тэмдгийг их бага ирж байна. Яг л 50 мл-ийн хэмжээг бол бид нар бас мэдэхгүй л байна. Дунджаар 50 мл. Тэгэхээр түрүүн бид нар ярьжсэн тийм ээ. Хэрвээ бид нар тэрийг нарийн хэмждэг, тэрийг одоо өдөрт хэдэн удаа даамсах сольж जैन тий өдөртөө одоо нийтдээ гарах хоног нь хэд байна гэл ингээд наривчлаа асууж ижил тодорхойлж байгаа. Зарим хүнийх болохоор одоо жишээлбэл 20 хоног яг ирэх хугацаанд дундаа 20 хоног байдаг. Зарим нь бол 25 сар байдаг. Зарим нь бүр 45 хонжоож ирдэг. Нэг ирэхдээ 6-7 хоног ирдэг ч гэл хүний бие онцлог өөр идэг. Тэгэхээр энэ нь болохоор яг хэвийн ирэх ёстой хугацаа гэж байдаг юм болов хугацаа нь өөр байгаа нь бас тухайн хүндээ биед нь ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Тэгэхээр нэг эмэгтэйд бол сарын тэмдэг ирэх хугацаа нь бол яг тогтмол байдаг. Эсвэл 21 ч юм уу 28 ч юм уу 30 ч юм уу тий. Тэгэхээр энэ одоо өнөөдөр 28 миний хэржсэн маргааш 30 болчих ч юм уу тэр бол тийм бол биш л дээ. Одоо 21 байна уу 28 байна уу 30 байна уу гэдэг нь бол тэр бол ялгаахгүй тухайн одоо хүний л онцлог гэж ойлгох юм шүү. Зүйтэй. Дээрээс нь бас нэг зүйл хамгийн чухал шүү дээ. Сарын тэмдэг ирэхэд мэдээж хэрэгжилж байгаа ариун цэврийн хэрэглэл, тампон маш чухал. Үүн дээр бас ариун цэврийн одоо шаардлага хангахгүй ч юм уу хүнд харшил өгдөг. Үүнээсээ болоод бас өвчлөл гардаг, харшил болдог ч гэсэн ийм асуудлууд ч гэсэн их сонсч л байсан. Яг үнэ. Тэгэхээр сарын тэмдгийн одоо үед бидний хэрэгжилж байгаа даамсгийг бол маш их сонголттой хэрэгжилж байгаа хэрэгтэй. Яагаад тэгэхээр даамсг маань өөрөө одоо харшил үүсгдэг. Дээрээс нь одоо материал нь их одоо синтетик материалаар хийсэн байх юм бол дандаа юм чихтэй байгаад. Нэг л тийм тавгүй, тавхгүй тийм байхан бол одоо нөгөөх маань жинхэнэ одоо нөгөө мөөгөнцөр тэр агааргүй орчинд үржих бактерийг бий болгох тийм нөхцөлийг бий болгоод байгаа байхгүй. Тийм учраас би охтуудаа юу зөвлөдөг вэ гэхээр за та нар юугаа сарын тэмдгийн одоо үед тий юугаа даамскаа сайн зөв сонгож хэрэглээрээ бүр за тийм болохгүй брендийг хэрэглээрээ гэдээ ингээ хэлээд явуулдаг. Дээрээс нь та бас нэг зүйл танилцуулна гэсэн шүү дээ. Тампон ариун цэвэр хэрэглэг бол өдөрт бид байнга л хэрэгжилж байгаа. Гэхдээ сарын тэмдэгний аяга гэдэг та түрүүн бас хэлсэн шүү дээ. Энэ бол бас их сонин сонсогдоод байна. Яагаад ямар даваа талтай байд юм. За тэгэхээр энэ талаар хэдүүлээ ярилцъя. Ерөнхийдөө энэ сарын тэмдгийн аяга маань бол энэ байгаа юм л да. Тэгэхээр энэ аяга маань ерөнхийдөө нэг өөрийнх нь багтаамж нэг 12-аас 15 мл-ийн багтаамжтай. За тэгээд энэ бол хийсэн ид нь бол силикон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө бүсгүүчүүд маань мэдэн шүү дээ. Одоо хөхний суулгац имплант гэлээдэг, тэгээ хамрын имплант гэлээдэг. Өшөө дээрээс нь одоо госоо нэмс заслуудад хэрэглэдэг имплантууд тий. Тэгэхээр энэ маань хүний биед суулгацсан байхад ямар нэгэн байдлаар харшил өгдөг. Харьцангуй одоо бусад хийгддэг материалуудыг болох юм бол үнэтэй гэсэн үг.
Тийм. Тэгэхээр энэ хамгийн эхлээд бол 1918 онд Америкт бол энийг анх санаачилж гаргаж ирсэн. Анх эхлээд хийж байхдаа улаан өнгийн эрзэн бид нарыг хэрэглэсэн шүү дээ. Тэр эрзэнээр бол хийж байгаа. Тэгээ сүүлд нь латексээр хийгээд латекс эрзэн энэ маань харшил өгөө. Тэгээд одоо сүүлийн үеийн технологи нь бол энэ силикон. Тэгэхээр энэ бол бие махбодод ямар ч харшил өгөхгүй. Тэгээд энийг өдөрт ерөөс 2 удаа л солино. Өглөө хийгээл угаагаал асглаа. Тэгээд өдөржингө 12 цаг барих зорилттой. Тэгэхээр яагаад 12 цаг гэж энэ үхээр зэрэг 50 мл сарын тэмдгийн цусыг бид нар 3-5 хоногт хуваахаар өдөрт ноогдож байгаа хэмжээ маань бол 24 цагтаа ноогдож байгаа хэмжээ маань бол нэг 15-6 граммаас хэтрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө аяга маань 15 грамм хамгийн дээд миллилитр тий. Тэгээд 12 мл болгоход бид нар асгаж явах хэрэгтэй. Тэгэхээр өглөө нэг солиод ороо нэг сольж явахад л юм л хэвээ гэж үзэх 12 цагийн зайтай. Тэгэхээр энийг ерөөсөө үтрэндээ бол хийцэн байхад ямар нэг байдлаар харшил өгөх ч юм уу, чигтэй байгаад байх ч юм уу, одоо төрөүний хэлээд байгаа үтрэний орчинд нөлөөлөд байх юм бол ерөөсөө байхгүй. Нуглаад хийчлээ тэгээд мэдрэхгүй энийг юм байна гэж ерөөсөө мэдрэхгүй. Уг нь бол ингээ харахад айгүй тийм том мэдрэхтэйгээр харагдаад байгаа. Харагдаж манаас одоо дүрс өөх байхаар хэлцэнээр тэгэлээ. Тэгэхээр энэ маань бол тампон хийчихэр бид нар чи ингээл нэг тэлээл дүүрээд ирэхээр ингээл нэг мэдэгдээл ингээл заримдаа ингээл ухах гал байдаг штэ. Тэгэхээр энэ бол тийм байхгүй дүүрсэн тохиолдол ерөөсөө мэдэгдэхгүй. Тэгээд дээрэс нь болохоор зэрэг бид нар нэг усан бассейнд орох болдог тий нэг саунд орох болдог хөөс сарын тэмдэг ирсэн гэлдэг. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Энэ маань өөрөө бол одоо жишээл хажуугаар хайлж асах гэдэг ойлголт байхгүй. Яг тэгвэл энэ ирмэг дээр нь ингээд умдаад одоо та хэд энэ дүрсэн дээр хараад ойлгомжтой болно тийм. Энэ бол тампонтой харьцуулсан юм зураг шиг байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ маань бол янз бүрийн өнгөтэй байгаа өөрөө. За энэ бол миний барих гарт байгаа нь цагаан. Энд бол улаан өнгөтэй. Одоо энэ бол яг хэрэглэх заалтыг нь бас үзэгчдэд харуулж ах шиг байна тийм ээ. Тий. Тэгэхээр үтрээг одоо энэ хундгаар төрсөлөд ингээд үзэх юм бол сарын тэмдгийн аяга маань яг ингээд өтрээнд чи ингээд бомбдчихж байгаа. Тэгэхээр энэ завсраар бол тэр ингээд бомбдчихж байгаа зү тий ямар ч одоо шингээ асгарах боломжгүй байна. Шингэн хажуугаар. Тэгээ энийг насны хувьд жишээлбэл одоо нөхөр өрчгөн харилцаанд орсон тийм ээ эмэгтэйчүүд хэрэглэх ёстой гэдэг юм. Өсвөр насны жоохон хүүхдүүд хэрэглэж бас мэдээж болохгүй байх л та. Бэлгийн харилцаанд орсон л бол ямар ч насны хүн хэрэглэж болно. За тэгэхээр энэ харуулж ин тий дотор нь шингэн байхад ерөөс ингэж хайлж асгарддаг. Энийг хэрэглэж явах үед өдөр тутмын хэрэглээд хэрвээ их дүүрэх юм бол өөртөө мэдэгдэнэ. Тэгээд 12 мл-ийг л нэг удаа даасгах чинь гэж бодоод. Тэгээд энд нэг онцлог нь одоо шүн унтахад ямар ч гадуур нь одоо хайлж асгах гэдэг ойлголт байхгүй. Ер нь бол энэ маш их одоо бие дэвтэйхэн дээрэс нь яг энэ Францийнх л та ер нь Америк, Австрали аль ч орнд орсон очисон хүүхнүүд бол аюул хэлбэг хэрэглэж байгаа. Энийг бол бид нар яагаад бас хүүхнүүдийг хэрэглээч гэж хэлээд байгаа юм гэхээр бид нар өнөөдөр байгаль дээр амьдарч чинь тийм маш их хэмжээний өдөрт бид нар нэг хүн хэдэн килограмм хог хайж байгаа лээ. Тэгэхээр даамсагнаас гарч байгаа хог маань бол яг дандаа синтетик байгаль дээр хизээч одоо ингээд уусаад өөрөө аяндаа алга болохооргүй одоо 30 40 50 жил ингэж байхаар тийм эдийг хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг эмэгтэй сард одоо бодохоор хамгийн багадаа нэг өшөө хэд 2 3 даамс хэрэглэлээ гэж бодлоо. 2 цагтай. Тийм. Тэгээд тэрийг бүтэн жилээр 12 жил дүржүүлээ тийм ээ. За тэгээд нөхөн өрчгөн насны эмэгтэйд бол нэг бид нар одоо сардаа 30-40 жилээр одоо сарын тэмдэг ирлээ гэж бодоход тийм ээ. Нэг 300 орчим л өндгөөс ялгарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 300 хэд орчим л сарын тэмдэг ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд бодохоор зэрэг 360 ч юм уу тийм ингээд бодохоор энэ бол насан туршдаа хэрэглэхэд бол үнэхээр байгальд бол ямар ч одоо хаях шаардлага. Тэгээ насан туршдаа хэрэглэн гэхэр жишээлбэл одоо яг энийг хэрэглэчээд одоо нэг сард ч юм уу нэг солиод байхгүйгээр зөвхөн нэгийг олон жил хэрэглэн гэсэн үг. Жишээлбэл энийг хэдэн жил хэрэглэх? Одоо энэ компаниас өгж байгаа баталгаа нь бол 10 жил хэрэглэх гэсэн баталгаатай байгаа. Тэгэхээр бидний хувьд бол 10 жил болцсон одоо эмэгтэйчүүд байна. Тэдний ингээ харахаар зэрэг энэ сарын тэмдгийн аяга маань шар өнгөтэй болсон байгаа. Өөр ямар ч илэрхийлэл хоригдол байхгүй. Ямар ч юм өөрчлөлт. Өөрөлдөх юм бол одоо нөгөө сарын тэмдгийн цуснд байгаа төмөр маань энэ силикон лугаа ингээд өнгө өгөөл тэгэл шар болсон. Бусдаар бол ерөөсөө
өөрт бол одоо өөрөөр хэлбэл хүний биед суулгаад байдаг нэг бүсгүүчүүд ялангуяа эмэгтэй хүмүүс гоо сайхны мэцэс маш их ордон шүү дээ. Тэгээд хөхөнд суулгадаг, хамранд суулгадаг тэр силикон өөрөө энэ байна гэсэн. Тийм ч учраас бас нэг одоо жишээлбэл энэ аягны үнэн өртгөн жоох үнэтэй ээж магадгүй энэ тийм ээ. Тийм нэг энэ уг нь бол хоёр арзмаар байдаг. Нэг хоёр гэдэг. Нэг гэдэг нь бол огт төрөв эмэгтэйчүүд хэрэгэлдэг. Хоёр гэдэг энэ нь бол төрсэн эмэгтэйчүүдэд хэрэгэлдэг. Хэмжээний хувьд нэг нь арай жижиг, энэ нь болохоор зэрэг арай том байж байгаа тийм. Тэгээд энэ нэг 80-аас нэг 96 мянга орчим хоорондоо ялгаатай. Тиймэрхүү л байгаа. Тэрнээс их ялгаатай бол биш. Бас их сони юм а. Би бол энэ талаар бол мэдээлэл маш бага байлаа. Танаас л баг анх удаа сонсч байна. Монголд бол монгол эмэгтэйчүүд мэдээлэл их бага байгаа юм. Та энэ талаар хүмүүстээс их зөвлөдөг байх гэж бодож байна. Тий, би ерөнхийдөө энийг бас айгүйх зөвлөж хэлдэг хүмүүс. Тэгээд анх эхлээд энийг Австралид байдаг миний нэг найз эмэгтэйчүүдийн хэмжээ энийг ингээд хэрэглэх хэрэгтэй байна. Бид нар бас австралчууд ч бас айгүйх нөгөө органик тийм бас байгаль дээлтэй зүйл хэрэглэе гэж айгүйх сурчилдаг. Өөрөөсөө бас нөгөө нэг галын аюул ихтэй. Тэгээд маш их нөгөө зэрлэг тийм онгон байгаль ихтэй, амьтад ихтэй. Тэгээд тэрийг их хайрлж хүүхдүүдийг багаас нь сургадаг. Тэгээд энэ эмэгтэй манай тэр найз эмэгтэй өөрөө их олон жил хэрэглэсэн байсан. Тэгээд чи хэрэглээд үзээ чи эмэгтэйчүүдийн хэмжээ ингээд. Тэгээд би хэрэглэж үзээд энэ яагаад би ганцаараа хэрэглээд тэгээд айгуу гоё айтайхан дээр усанд орж ийн. Ямар ч асуудал алга хөдөө явж ийн. Ямар ч асуудал шөнө ерөөсөө ямар ч асуудал алга ийм сайхан зүйлийг би Монгол эмэгтэйчүүдэд хэлэх хэрэгтэй байна гэж тэгжил бодож авчирсан л та. Бас их сони юм а. Тэгэд магадгүй бүсгүүчүүд маань эрүүл мэндэ боцог дээрээс нь бас байгаль эколого ээлтэй өөрөө байгаль ээлтэй хүн гэж хүмүүс сүлээд яриад байгаа шүү дээ. Тийм байхыг бас хүсчихвэл энийг хэрэглэж болох юм тийм ээ. Таас тан дээр очивол илүү мэдээлэл зөвлөгөө өгөөд таарах хүн таарахгүй хүн гэж бол баг байхгүй юм биш үү? Байхгүй. За тэгээ баярлалаа. Нэвтрүүлгийн маань цаг ер нь өндөрлөх тунд өгсөн байна. Тэгээд дараагийн дугаараар таныг ирээд одоо яг ингээд зуны удирдалд дуусаад намар эхлэнгууд эмэгтэйчүүдэд хамгийн их тоолдог асуудал бол цистит гэдэг нэг асуудал байгаа юм. Яг ямар өвчнийг мэдэхгүй тэгээл гүрэж агаад өвлөг дуусангууд гайгүй ингээд намтчаад идэг улирлын чанартай ч юм уу. Ийм бас ийм өвчлөлт байгаад идэг. Энэ талаар илүү дэлгүүрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй ах өгөөсэй гэж би бас их хүсэж байна таныг. Цистит гэдэг маань гэхдээ яг өөрөө яг ямар өвчин юм бэ нэвтрүүлгийн төгсгөлтэй амжаад. За тэгэхээр дараагийн удаадаа хэдүүлээ бас циститийн тухай ярилцъя тийм. Тэгэхээр цистит гэдэг маань ерөөсөө л давсгны дотор талын хувчуурид маань өтрээний хувчууридыг болдох юм бол бүтцийн үед өөр байдаг. Давсгны одоо дотор талын хувчуурид маань болохоор шилжүүр хувчуурид гэдэг өөрөө сунжидаг маш их. Одоо дотор талд нь бол нэг 2.5 литр шээс хүртэл одоо хэмжээтэй сунж болж байдаг. Тэгээд ганцхан ширхэг одоо агшигч тийм болчихно амсар дээрээ. Тэгэхээр энэ одоо гадаад орчинтай аюу харьцаж идэг гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний одоо давсгны амсар дээр 2 ширхэг цагираг болчихсон байдаг бол эмэгтэй хүнийхтэр 1 ширхэг байж байгаа. За тэгээд энэ төрдөг эсвэл цэвэршилт олдог эсрэг энэ нөлөөгөөр давсгны одоо гадна талын амсар маань яг зарим тохиолдолд нээлттэй байх ч юм уу эсвэл одоо дөнгөж шинээр хүнтэй суух ч юм уу тийм ийм тохиолдлуудад энэ маань өргөсөл олоод давсгны дотор талын хан маань тэгээд сүүлдээ одоо зөв эмчилж зөв одоо арга хэмжээ авахгүй байснаас болоод ахархагчдаг. Тэгэл тэр нь одоо бүр сүүлдээ ингээд цус гараад, идэ гараад, бүр амьдралд нь нөлөөлөөд, ажилд нь нөлөөлөөд ингээд амьдралын чанарт нөлөөлөөд ингээд авчдаг л да. Тэгэхээр энэ тухай хэдүүлээ бас дараа ярилцъя. Бас надад олсон ийм өвчтнүүд бас зөндөө ирдэг. Тэгээд зөвлөгөө аваад. Тэгээд бидний хамгийн гол төрүүлж барих зарчим бол хэрвээ архив тохиолдол авах юм бол заавал нарийн шинжилгээ хийж ямар бактериэр үүсгэсэн байна, ямар одоо антибиотик тэсрүүттэй байна гэдгийг нь үзэж байж амжилах шаардлагатай. За баярлалаа танд амжилт хүсье. Тэгээ нэвтрүүлэг дээр олон эмэгтэйчүүдэд хэрэгтэй мэдээллийг өгсөн байхаа гэж найдаж байна. Танд амжилт хүсье. За үзэгчдээ бас баярлалаа бидэнтэй хамт байж энэ өглөөг хамт өнгөрүүлсэнд. Тэгээ та бүхэнд өнөөдрийнх нь ажилд нь амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Бид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн сэдвийн дагуу ярилцлаа. За манай өнөөдрийн зочноор эмгчих эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч цэцгээ ихч маань хүрэлцэн ирж бас та бүхэндээ үнэтэй зөвлөгөө өглөө дараагийнхаа дугаараар ч гэсэн та бүхэндээ зөвлөгөөнүүдийг бас өгөх болно гэдгийг та бүхэндээ хамлагаар байна. Ингээд дараагийн дугаараараа шинэлэг мэдээлэлтэй эргээд оролцгаая үзэгчдээ. Баяртай. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн Оти брэнд. Үзэсгэлэнтэй чанарын тансаг, дээд зэрэглэлийн усны урсгал мэт гэрэлтсэн торгон мэт торгомсог арьстай болох цаг ирлээ.
Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн